Энэхүү түүх маань нэгэн өсвөр насны хүүд шуургатай шөнө эцэг хоёр нь гэртэн ганцааргийн үлдээгээд явсан байхад тохиолдсон бодит явдлын талаар өгүүлэх болно. Намайг ахлахын ангид суугч байсан тэр үед нэгэн шөнө эцэг хоёр маань гадагш гарцгааж би гэртээ ганцаараа үлдсэн юм. Надад хийх ёстой маш олон гэрийн даалгаврууд байсан бол би бүхэл шөнийг унтлахныхаа өрөөний ширээний ард хичээлээ хийж мөрөв. Эцэг хоёр маань оройны 6 цаг үед гэрээс гарцгааж харин би гэрийн даалгавраа хийж байх зураг чихвчсэн хүчин сонсож байлаа. Тэр шөнө гадаа нэлээд их шуургатай. Мөн ширээ маань цонхроо харсан байралтай байсан тул надад аянга болон ширүүн бороо гэд гаднах орчин тэр чигтээ харагдаж болохоор байв. Эцэг хоёр маань шөнийн 11 цаг үед буцаж ирчихсэн ба тэдний машин гадаа архийг хасан даруйдаа би чихвч авч тавив. Харин ээж маань гаднаас орж ирээд шууд л миний нэрийг чангагчин дуутхан сонсгоцсон юм. Энд юу гэж юм болоо вэ? Хэмээн тэр нэлээд уцаар тонгоор хашгирч байлаа. Биш нэлээд гайхаж доод давхар руу гүн очоод ээж маань үүдний өрөөнд нэлээд ууртаа цай гарган зогсож байв. Тэгээд тэр шал руу заагаад "Энийг чи ингээ юу?" хэмээн чанга тугар хэллээ. Би доош хараад үүдний өрөөний хевс нэлэнхүйтэй шавартай готлын мөрөөр хучигдсан байгааг олж харсан. Хевс яагаад ийм бусан талаар надад мэдэх юм алга. Би бүхэн шөнийн турш ширээнээсээ холдлого хичээлээ суусан шүү дээ хэмээн түнд хариуллаа. Түүний царинаас би уур уцаар нь гайхшрал болон солигдохыг. Тэгээд дараа нь айдас болон хуурахыг харсан юм. Бид нэгэн зэрэг ухаар. Биднээс өөр хин нэгэн байшинд орж ирсэн байлаа. Бид хөлийн мөрийг дагаж юу болсныг ойлгохыг оролдсон бөгөөд хөлийн мөрнүүд ихэвчлэн онгорхоо байдаг байсан хойд толын хаалганаас эхэлсэн байв. Тэгээд дараа нь бас нэг зүйлийг анзаарсан юм. Хөлийн мөрнүүд арын хаалганаас эхэлсэн ч буцаад гарсан мөр огт алга байлаа. Гинтл бид ямар нэг чанга юм болох мэд чимээ байшин гарныг зуурдахыг дараа нь байшингийн урд хаалга нэг онгоогоод дахин маш хүчтэй савгтан хаагдгийг сонссон юм. Бид гаражны өрөөрөө гүйлдэж тэндээ өөрсдөө түгжээд ээж маань уцаа гаргаж ирэн цагдаа руу залгав. "Гой хурдан ирээрээ манай байшинд хин нэгэн байна" хэмээн тэр орилсоор байлаа. Хэсэг хугацааны дараа эрэгтэй эмэгтэй хоёр цагдаатай эргүүлийн машин ирсэн. Нэг цагдаа нь бидэнтэй хамт гаражд үлдэж, нөгөөх нь байшингийн өрөө тус бүрөө явж шалгав. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж ирээд байшинд хинч байхгүй, мөн буцаж ороход аюулгүй болсон талаар бидэнд хэлсэн юм. Эцэст нь бидний санаа амарцгааж амьсгаад авч байх зур харин тэр дээд давхрын зүүн талын унтлахны өрөө хэнийг вэ хэмээн асуув. Ээж маань миний зүг гайхшраа харахад миний хэмээн би түнд хариуллаа. Цагдаа өөрийг нь даган биднийг байшинд буцаж орохыг хүссэн бөгөөд байшингаар явж байхад шавартай хөлийн мөрнүүд арын хаалганаас эхэлж том өрөөнүүдээр дамжин үүдний өрөөг өнгөрөөд шатаар дээш гарч эцэг эхийн маань унтлахны өрөөнүүдээр ороод дараа нь яг өөдөөс нь харан барилсан байсан миний унтлахны өрөө рүү чиглэсэн байлаа. Хөлийн мөрнүүд миний өрөөний үүдэн дээрээ зогссон байсан юм. Цагдаа шүнжин онгорхоо байсан миний өрөөний хаалга руу заасан бөгөөд тэнд хар тэмдэглэгчээр инхүү сараатсан байхыг олж харсан юм. 8:47 би чамайг харж байна. 8:53 чи арын хаалгаа цойжлохоо мартчихж. 8:59 чи нэлээд төвлөрсөн харагдаж байна. 9:24 эргээд хар. 9:47 над руу хар. 10:15 над руу хараач. 10:37 над руу хараач. 10:49 над руу хараач. 2 цагаас жилийн хугацаанд яг миний ард өрөөний маань хаалган дээр хин нэг намайг хараад зогсож байсан болж таарав. Одоо хүртэл би тэр үед эргэж харсан бол надад юу тохиолдох байсан бол гэсэн бодол дотрыг минь харцаалгадаг юм.